За сайн байцгаана уу? За энэ дэлгэцэн орж ирэх юм. За. За нэг трит хийнэ. Бараг нөхцөл бүрдчихлээ. Харж агаад дэлгэц ороод ирсэн. За одоо эндээс орно. Рекорд жоохон тулгаад хийчлээ. За оролтыг бол эндээс хийж байгаа. Эсэлийг бол өмнөх яроолынхаа доор бол тавьчихаа. За. За ерөнхийдөө оролтын төлөвлөгөө бол за 4600 гэдэг ханшир бол хүрэхээр байгаа. За тэгээд эхний 4 цаг ерөнхийдөө ногоон гэж үзэж байгаа. Дээрэс нь за эндээс нэг нэмж тийм үү? За эндээс нэг нэмж ороод. За тэгээд 4600 хүрнэ гэж үзэж байгаа. За ерөнхийдөө бол өөр үедээ бол ярьсан өчигдөр. Эх 7 хоног бол ер нь өсөлттэй байна гэдэг таамгийг бол гаргасан байж байгаа. За. За одоо ерөнхийдөө одоо явж байгаа оройг эвдчихвэл шууд за тэгтээ бриквью нарийн эрт байх. За хоёр оролт нээсэн байгаа. За сүүлийнхийн all time high эвдүүлээд авч гаргацснаа. 2 TPT ерөнхийдөө ярилж байгаа гэсэн үг. За хэдүүлээ ятаж одоохондоо stop loss 4507 дээр байгаа тий. Тавиад хэсэг хүлэе тий. За. Аюутаж оройгоо эвдээд гараад ирсэн байна. TP-гээ тодорхойлоод тавьчих тий. За хамгийн сүүлийн харж байгаа цаг бол 4600 гэдэг ханш дээр бол яж байгаа. Өмнөх all time high бол 4550 дээр байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол 4600 бол хүрэх боломжтой гэж харж байгаа. За нийлтийнхаа тогтсон байсан оройг ерөнхийдөө эвдээд гаргацсан учраас одоо бол break-even тавихад бол асуудал үгүй гэж үзэж байна. Хоёр арилж байгаа. Хоёулыг нь break-even болгоод за эхний TP-гээ ерөнхийдөө нэг all time high эвдүүлээд аавна гэсэн зорилготой байгаа. За одоо эндээс pullback орж ирээд өсөд явах болоо. Аль хэдийн 120 pips бол явсан байна. Энэ хоорон сайхан өглөөнийхөө кофег чанж байна. За. Аюутаж тэмдэглэсэн байсан цэгээс бол спорт аваад өссөн байна.
дахиад нэг шалгаад засах юм болов. Одоо явж байгаа цаг бол Ногоон гэдэг баталгаа нь бол ороод ирсэн байгаа. За ер нь нэг том цагаар нь харах юм бол all time high-цыг бол өмнө нь тал хийгдсэн байгаа. Одоо бол төхөөд ирсэн. За алт бол нэг all time high өгөж ирээд эвдэхгүй буцна гэдэг тохиолдол бол ер нь нэлээд цөөхөн. За эндээс бол уг нь бол нэмж болно. За гэхдээ доороос 2 оролт хийдсэн болохоор нэмж орох шаардлагагүй гэж үзэж байна. За одоогор энэ доор байгаа бүс бол бүр яваагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол дахиад дэшегээ явах баталгаа бол байгаа гэсэн үг. За pullback бол 2 дугаар загварын хөдөлгөөн орж ирээд явж байна. За одоо ерөнхийдөө бол ёроол тогтсон баг. Эндээс үргэлжлээд бол өсчих байхаа. За эндээс уг нь бол сая доошлоход нэмж болно. Гэхдээ яагаад нэмээгүй гэхээр доороос 2 оролт хийцэн учраас яг хөө энгийн тохиолдолд сүүлийн оролт нэмэх нөхцөл нь бол уг нь бол саяны pullback дээр байдаг. Тухайн арилжаалцаалааны өнгө тодорхой болсон үед яг хөө тэрэн дээр ерөнхийдөө бол жоох ихтгэлтэй байсан болохоор доороос 2 оролт нийцсэн. За тэгээд нэг оролцоонд бол би угаасаа нэг 2 TP тодорхойлж явдаг. Тэгэхээр 2 оролт хийсэн байгаа болохоор яг нь нэмж олох ч гэсэндээ тэгээд 4 баримтлаад нэмж байгаа гэсэн. Энэ дээр бол нэлээд өндөр магадaltaй дэшегээ 4600 хүрэх боломжтой. Тэгтээ альчаач бидний үүрэг бол өөрийн гаргасан биднийг ашигт хөргөж чадна гэдэг одоо баталгаатай тийм дүрмээ өөрсдөө яг ашиг олох үедээч алдах үедээч ягштал баримталчиж өөрөө энэ зах зээлээс бол ашиг хийдэг байгаа. Тэгээд одоо full time trade хийгээд жил гаруй болж тэр хугацаанд яг ашигтай яваагийн бас нэг шалтгаан бол яг дүрмээ зөрчөөгүй болохоор ашигтай явж байгаа гэж бас бодож байгаа. Тэрнээс өмнө одоо 5-6 жил алдаж явахдаа одоо л дүрмээ дагая гэж одоо байнга боддог дундуур нь байсан. Ерөнхийдөө яг шийдээд дүрмээ дагаад эндээ бодол ихний үедээ бол хэцүү ашиг баг болно. Ас сууж байгаа юм шиг үгүй юм шиг тийм ээ. Тэгэл тэр болгон дээр яг урт хугацаанд ирээдүйд байгаа өөртөө зориулж ирээдүйд төлөө яг нэг хэсэг хэдхэн сар ер нь бол 3 сар л байсан Тэр 3 сарыг л хатуу чанга одоо дисциплин гэж ярьдаг Эсвэл асуудалтайгаар өргөн мөрдөөд дагаад явсан болохоор одоо ингээд ерөнхийдөө ашигтай харилцаж идэг байр суурьнд байгаа гэж боддог. Тэгэхээр арга барилуд бол зөндөө олон байгаа. Тэрэн зөндөө л арга барилуд байж байгаа. Аль ч арга барил нь болно. Би бол хувьдаа ингээд өөрөө лааны бүтцийг судлаад хажуугаар нь бас судалсан арга барилуудаас хольж солиод өөртөө арилжаалахад эвтэйхэн өртлөө машингийн ийм арга барилыг гаргаж авсан байна.
Бусад трейдер, мундаг трейдерүүдс байгаа. Хүмүүс ч гэсэн ялгаагүй. Өөртөөс нэг хэвтэйхэн арга барилыг гаргаад авсан байна. Тэгэхээр арга барил бол чухлын хувьд бол чухал. Тэгээ энэ бас сурж болдог зов. Харин ашигтай байх үгүй чинь өөрөө яг дан ганц арга барилаас юусоо хамаарах зүйл бол биш. Арга барил бол нэг 20-30% л баг. Үлдсэн нь ерөнхийдөө яг арилжааны үеийн төлөвлөгөө байдаг. Тухайн төлөвлөгөө чинь л ерөөсөө ашиг тодорхойлж өгөх маш том хөшүүрэг. Миний баримтлах зарчим бол risk ratio, risk reward гэж хэлж байгаа. RR-ыг бол багадаа 1/5-тай байлгах гэж хичээдэг. Ерөнхийдөө нэг дундаж трейдүүд би бол 1-ийг харьцах 10-тай ч юм уу тиймэрхүү трейдүүдийг бол нэг дундчилж бол хийхийг хүсдэг. 1-ийг харьцах нэг 2-3 муртай арилжаанууд явахаар байсан ч гэсэндээ одоо бол нэг тоохоо бэлсэн байлээ. Тэгэхээр risk ratio-г бол бас сайн баримталдаг. RR өндөр байлгахын тулд stop loss бага байх юм уу, TP нэлээд том байх шаардлагатай байдаг. Тэгээ миний хувьд бол stop loss-ыг нэлээд бага байлгах гэж бол хичээдэг. Stop loss-ыг бага байлгахын тулд тухайн арга барил чинь өөрөө ерөөхдөө бас үзүүр барьдаг байх хэрэгтэй гэсэн үг. Ерөөхдөө энэ арга барилаа би өөрөө сонгосон шалтгаан ч гэсэндээ бас нэлээд нарийн трендийн эргэлтийг, pullback-ийн төгсгөлийг сайн гаргаж өгдөг болохоор энэ арга барилаараа ерөөхдөө бол арилжаад явж байна. Тэгээ заавал үзүүр барих гэдэг бас шаардлагагүй. Дэлхийн энэ мундаг трейдерүүдийг харж байхад яг 1-ийг харьцах 3-тай ч юм уу те. Тэгээ бас заавал үзүүрээс биш. Нэлээд сайн баталгаа авч иж явсан хөдөлгөөний дундаас араас нь ордог. Тэгээд нэлээд өндөр ашигуудыг хийгээ данс нэлээд сайн өндөр явж байгаа мундаг амар трейдер байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн арга барил чи ерөнхийдөө ямар ч арга барил байж болно. Гэхдээ төлөвлөгөө хамгийн чухал аа. Одоо энэ арилжаанд бол break-even болгоцсон. Үдэж шүү дээ. TP1 тавьсан, TP2 тавьсан. Одоо нэг уналт орж сандрах зүйлгүй. Нэг бол break-even аав. Нэг бол TP-г аавна гэдэг хоёрхан сонголт аваа тий. Энэ ерөнхийдөө нэг 2 цаг хавцаа арилжаа болох хаа. Авьтач чарт явжиг. Өглөөний цагаа уучаад иргээд ирээ. Яа юу болж байна? Гайгүй өссөн байна. Эхний 30 сайхан байгаа. 2 дахь 30 эхэлсэн байна. 2 дахь 30 ерөнхийдөө бол доод зүгээ хийж байна. Үргэлжлээд өсөх боломжтой. Эндээс харуул. Доод зүү бол баг хийгдсэн юм шиг байна. Шинэ 30 ерөнхийдөө одоо энэ чинээс үргэлжлээд өсөө явах бах. Энд нэг цэг бол байна.
жоохон зууралдах цэг гэх юм уу. За тэгээд дараа нь бол өмнөх хайт байгаа тий. За ерөнхий бол доошоогоо шитэрж бол энийг бол чадаагүй гэж үзэж байна. Тэгэхээр эндээс ерөнхийдөө зад дэшээ гараад спорт аваад өсчих واخ. Ер нь өсгөл харагдаж байна дөө. Тэгээ энэ цаг өөрөө ногоон гэдэг баталгаагаа бидэрт өгсөн байгаа. Тэр ер нь бол асуудалгүй дээ. Эхний типи бол батал харагдаж байна. За тэр хооронд өөр юм арай да. Доллар нэлээд өссөн юм байна те. За pound Nasdaq бол унсан байна. Долларууд аваад. Долларынхоо эсрэг хөдөлгөөнтэй те. За алт бол доллар өсчихсэн ч уралдаад өсчихэд болцсон байна. Ялангуяа Аз, Лондонгийн цагууд дээр бол ерөнхийдөө Нью-Йорк дээр бол яг хуу жоох эсрэгцэх зүйлсэл байгаа. Бусдаар бол одоо алтыг доллартай уяхахээс илүүтэйгээр би бол одоо биткойн, Nasdaq-тай л жоохоо харж байгаа. Долларыг бол за дээшигээ бол сая спортыг сэтэлцэн харагдаж байна. Тэгээд одоо нэг ретест авч байгаа юм да. Одоо энэ чис ерөөхдөө буцаад өсчих бах. Шинэ 30-ын доод 100 хийгдсэн гэж үзэж байгаа болохоор. Stop loss-оо хэдүүлээ. Зүвч те. Хэдүүллээч байх те. Энд бол Эйцон бол гоё ажилласан байж байгаа. Энэ ч бас ажилласан харагдаж байна. За одоо бол өсөх цаг хугацаа нь болцсон да. Гараад ирлээ. Ерөнхийдөө projection болж исэн. Цэгээ сэтлээ гарцсан болохоор дараагийн цэг бол угаасаа all time high яж байгаа. Тэгээ тэр хүртэл бол зовлон үсэд бол хүрчих бах. Одоо дарин жоохон зууралдаж магадгүй. Тэгээ очих хүртэл ямархуу хөдөлгөөн үзүүлэхийг хараад тэгээд тухайн үед бас нэг шийдвэр гаргана да. Шийдвэр жоох нэг өөрчлөгдөхгүй те. Би зүгээр all time high дээр тэр реакшн үзүүлэхээс шалтгаалаад TP-г жоохон дэшин зүүд юм уу л гэж бодоод байна. TP-г эцэн таргет бол угаасаа 4600 дээр л байна. 4600 хүрээд угаасаа гарна. Ялангуяа 4 цаг талтаа ороод тусчих юм бол гарна да. 4 цаг, эхний 2 цаг миний төсөл энэ 4 цагийн лааны төсөл бол эхний 2 цаг сүйд 3 дахь цаг уналт үзүүлээд 4 дахь цаг дээр pullback дуусаад тэгээд нэг жоох өсөлт орчих болов гэж таамаглаа да. Тэгээ өглөөний трейд дээр бол энэ арилжаагаа дуусгачаад араас нь бас 4 дахь цаг маг энэ бас нэг арилжчихгүй. 4 сэл мэлж орохгүй. Тэгээ ерөөдөө би өдөрт өөрөө нэг day trade хийвэл 3 арилжаал хийхийг зорддог. Ерөөдөө оройны Нью-Йоркийн трейд дээрээ л үлцэн арилж байгаа юм да. За хэдүүлээ харчлаа те.
За. Унаад орж ирж байна. За нөгөө нэг өмнөх цэгээ дахиад нэг шалгаж байна. За тэр бол одоо strong support болсон байгаа. Нэлээд хүчтэй support. Ерөнхийдөө тэрийг баг нэг үнсэл өсөх юм болоо. Өрөхгүйч. За яг нэг доошлоод өсөх баха. Энэ сүүлийн 1 минутын хөдөлгөөн. Одоо энэ явж байгаа 1 минутын хөдөлгөөн. Арай дутуу байгаад байна. Тэгэхээр дахиж нэг доошлоод тэгээ спорт аваад өсөх бах. Pullback ч гэсэндээ ерөнхийдөө 3 дугаар заврыг үзүүлж байгаа харагдаж байна. Тэгэхээр дахиад нэг доошлоод өсөх юм болов? Аюутач энэ зон бол бас спорт болж өгч байгаа тийм. Таны өсөлт нэлээд хөрхөн дэш ороод ирлээ. Ингээд ерөнхийдөө бол нэг 3 дугаар заврын хөдөлгөөн гэж хараад байна. За энд баг яраал тогтцсон л баг. За энэ 1 минутын кандалтай ошлоод за одоо явж шинэ эхэлсэн 1 цаг өөрөө ногоон болохоор доод зүйг дээд болцсон гэсэн үг л дээ. За энэ өсөлтөөр ерөнхийдөө бол доод зүй гэсэн гэдэг баталгааг ол өгч чинь. Тэгээд ерөнхийдөө энэ үед нь ч бас нэмээд иж болдог. Энэ ч олтой игээд шинэ цагийнхаа доод зүйж үзэж байгаа газар столосоо тайлтай. За маш гоё тодорхой явж байна. Тэгэд өдрүүний амьдрал сайхан шүү. Ясаал сайхан кофегоо чанж яваал. Өглөө арилжаатай гэж үзвэл тэгэл өглөө эрт тусан шүү дээ. Зарим өдрөө бол бүр шүнжэнгөөс нь 3-4 хүртэлсэн. Өглөө арилжаатай гэж үзвэл өглөө эрт тусан. Баригдчаа цаг нь арилжаа их цагуудтай л баригдах юм да. Лөө босоод юутай ч арилжий гэж бодсон болохоор урд дараанаа сайхан эрт унтаад эрт тусаал. Кофего чанал өглөөнийхөө цаг бэлдээл уугаал. Тэгэл чартаа хараал. Арилж байгаа хийгээл. Алдах үед нэ авах үед нэ. Өмнөх цагийнхаа оройг бол ерөнхийдөө бараг эвдэд өгч харагдчихэв те. Үгүй. За. All time high-гаа бол нэг шалгач те. За одоо хэдүүлээ. Ямар хөө price action үзүүлэхийг ерөнхийд нь харж чаад
TP-гээ жоохон дээш нь зөөчт юм уу санаа байна. Энэ авир руу ч юм уу. Аюутаж хараатах юм. 4560 4560 ер нь бол баг цагийн psychological level-ээ харах юм бол 55 дээр атсан. Тэгэхээр ерөнхийдөө дараагийн бас strong rejection нөх боломжтой цэг нь бол 60 байх боломжтой. Тэгэхээр TP-г ерөнхийдөө 60 дээр тавиад 2 дахь TP-г 4600 дээр бол байна хөдлөхгүй. Энийг арилгачих тий. За ерөнхийдөө бол all time high дээр ирж price action бол гоё байна. Тэглэж 4 цаг одоо явж байгаа 1 цаг өөрөө чиглэлт дэшээ гэдгээ гаргаад өгчөж байгаа учраас энэ дээр бол ихтгэлтэй хүлээж болно. Айгу. За 60 дээр ирэхэд нарийн мэдээлэл нэг оролтоо гаргачаад дахиад жоохон ажиглая. Stop loss-аас хөлий харчаад. Дахиад нэг хэдэн минут болох байхаа. Яа. Одоо бол 3360 пипс бол явцсан байна. За 12 тэгч 15 дэшег 15 дээр эвдчих бах. 15 бол ногоон хэр одоо 12 гэхээр за одоо 15 сүүлийн хөдөлгөөн орж ирэх юм байна тий. Дэшиг хөдөлгөөн орж ирнэ. Одоо ерөнхийдөө энэ 15 бараг багтаад сэтэлчих юм шиг байх юм. За сэтэлж байна. Хүмүүсээс жоохон арга барил асуугаад тах шиг үлээ. За ерөнхийдөө авчгнаар бол дааны бүтцийг л судалдаг. Ерөнхийдөө бол дааны үндсэн бүтц нь их тийм дөрвөн төрлөөр хөдөлдөг гэсэн арга барилыг ашигладаг гэх юм уу? Ерөнхийдөө ажиглаад нэг дөрвөн төрлийн бүтцэл гаргаад тэгээд эрийгээ бас нэг бус жижиг сажиг юмнуудтай хослуулж ажилдаг. Ингээд стиг ус тодорхойлдог. Тэгээ ер нь бол гол юм нь яг тухайн ла ямар үүрэг гүйцэтгэж чинь гэдгийг л тодорхойлдог. Яг гүйцэтгэж байгаа үүргээ ерөнхийдөө замдаа хэлж өгдөг учраас ерөнхийдөө бол лаанд үүрэг байгаа. Тухайн үүргээ гүйцэтгэдэг. Бас тавчгноор харин тайлбарлах гал үзээд байна. За гоё сэтлээ гараад ирсэн. 15 багтаа сэтэлцэж чинь гэдэг бол нэлээд гоё мэдээ. За энэ 2 цаг өөрөө өмнөх 1 цагаа ерөнхийдөө бүтэн шилжүүлж харагджаа. Энэ 1 цаг ерөнхийдөө нэлээд том байх боломжтой юм. Тэгээд 4600 хүрэхийн тулд нэлээд өсөлтийг
30-таа хийж үзүүлэх ёстой. Хэрэгтэй байгаад байна. Ер нь бол одоо энэ үлдсэн 15 дээр нэлээд том хөдөлгөөн орж иж магадгүй. 15 дээр хэрвээ орж ирэхгүй байвал сүүлийн 30 бол нэлээд том 30 гарч ирэх баг. Тэгжиж 4600 хүрэхээр байгаа шүү дээ, тий. Угсаа ер нь гарч ирэхээр харагч нөө өмнөх 1 цагийн хөдөлгөөнийг бүтэн өмнөх 1 цагаас бүр хангалттай том байхаар байгаа байхгүй. Тэг өмнөх 1 цагаас баг 2 дахин том байх боломжтой хөдөлгөөн харагдаж байна л да. Лааны эхлэл айгуу гоё явлаа. Одоо явж байгаа цагийн. Тэр ихний 30 бас хэр өсөн төдий чинээгээр тэгээд 4606 энэ цагтаа багтаад хүрэх боломжтой л гэсэн. Би бол нэг ер нь энэ 2 цаг одоо явж байгаа 1 цагийг л дуусгаад энэ одоо явж байгаа 1 цагтаа багтаал би авчмаар байна. 3 дахь цаг шилжчихвэл жоохон төвхтэй. 3 дахь цагийн лаа өөрөө улаан байх нэлээд магадaltaй байгаа да. Тэгээ одоо явж байгаа цагийн төсвөлөөс хамаарна л да. 3 дахь цагийн лаа дээшээ бас нэлээд өсөж байгаа дунж болно. Эсвэл шууд дунж болно. Тэгээ одоо явж байгаа цагийн лаа нэлээд том өсчих юм бол 3 дахь цагийн лаа бол бараг эхлээл унах бах та. Тэгээ уналтыг бол би нэг тийм огцом доошоо унах гэж бодохгүй байна. Өнөөдөр дэйлийн өөрөө дээшээ олчихоо. Тэгэхээр за энэ буцаад нэг 60 руугаа дөхүүлд өгөх юм. Нэг тэр хавцаа байх болов. Тэгж л хараад байна. За гоё өсч чинь. За эхний типи баг авлаа шүү. За типи авсан байна. За nice. За эхний типи. Амжилттай авлаа. За аюутач ямарваа нэг юм болоод буцаж унаад эсэл авсан ч видео бол харамсахааргүй сайхан ашигтай трейд болж гин гэсэн үг л дээ. За 60 гэдэг зон. За яагаад 60-ыг тодорхойлсон бэ гэд. Одоо хэдүүлээ ажиглая. Энэ дээр нэлээд жоохон rejection ч юм уу жоохон зуураатай байх ах. Одоо миний тэмдэглэсэн байгаа цэгүүд нь шүү дээ. Би өмнөх 4535 гэдэг цэгийг тэмдэглэж байгаа. Өмнөх 4550 буюу all time high-ыг тэмдэглэж байгаа. За тэгээ 4560-ыг тэмдэглэж байгаа. За энэ цэгүүд дээр ерөнхийдөө жоохон зуураатай байгааг бол анзаарч байгаа. Жоохон юутай. Ханш нэг жоохон тогтож өгж байгаа. Нэг дээшээ доошоо тий байж байгаа. Тэгээд сэтгэлээрээ үргэлжлэн явж байгааг л анзаарч байгаа. За 4560 бол эндээс харахад бол бас тийм хүчтэй зэг болж өгөхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр сайн мэдээлэлтэй. Үргэлжлээд ерөнхийдөө бас хүчтэй өсөлт орж ирэхээр юм гэсэн. Тэгэхээр одоо 30 шилжих болоог байгаа юм чинь. Энэ 30-таа бараг нэлээд том өсөлтийг үзүүлчих боломжтой байна да. Нэлээд том өсөлтийг үзүүлчихээр л харагдаж байна. Цаг бол хангалттай байна. 30 минут. Эхний 30 минутаа өмнөх 1 цагийн лаатагаа одоо бараг адилхан хөдөлгөөнийг хийчихэж байгаа. Ерөнхийдөө энэ цагийн лаа бас нэлээд том байх боломжтой. За одоо тэгээд анзаарах юм бол
Гэтэ энэ лааны хөдөлгөөн өөрөө бас нэлээд том бахаар л. Гой сайхан ойлгомжтой хөдөлж шүү. За тэгээд олон юм нуршаад чаах те. Өөр угаасаа нэг ярих юм алаа та. Ер нь бол нэг энэ бичлэгийг хийж байгаа зорилго нь өөрөө юу вэ гэхээр за яг бусад нөгөө нэг мэдээд хийж байгаа хүмүүс байлаа. Тэдрийг харсан гой ясыг хийж байгаа бичлэгнүүд байлаа. Харсан. Яг би бас нэг өнөөдөр угаасаа бүр зорж би нэг тийм арилжааныхаа бичлэг нэг ашиг машиг хийсэн юм нэг тэгж харуулад байдгүй. Жохон залхууч юм. Яг өнөөдөр жохон зориод өглөө өөрөө бас хөдөлгөөн нэлээд тодорхой байх боломжтой байсан болохоор энэ чиглэлийн дагуу нэг бичлэг хийгээд арилжааныхаа бичлэгийг хий гэж бодоод хийж байгаа. Ерөнхийдөө бол гайгүй сайхан битээ бичлэг болох нь. Эхний типийг бол авцсан. За тэгээд бичлэг маань бас нэлээд урт болох гэдэг шүү. Би нэг хэрэггүй яриатай ч юм уу юм яриггүйс хэсгээ жоохон гүйлгээ оруулчихна. Арай жоохон багсхгүйгүй. Удаан бас өдөртэй бичлэг үзээд байвал хэцүү шүү дээ. За энэ хооронд ерөнхийдөө Discord сервер ажиллуулж байгаа. Ерөнхийдөө Discord-таас нэлээд идэвхтэй болж эхэлж байгаа. Тэгээд манайхаа Discord сервертэй ороод ирээрэй. Discord-ийн линкийг тавьчихна. Энд бол манай community-гийн зорилго бол хамтдаа нэгэндээ тусалт хэмжээд хамтдаа хөгжөөд жилдээ трейдер болцгоё гэдэг зорилготой байгаа. Ямарваа нэг мөнгө төгрөг төлбөр янз бүрийн бол ерөөсөө байхгүй. Энд ерөнхийдөө хичээлүүд ороод лайв трейдүүд хийгдээд санал асуулга явагдаад нэр нь бол нэлээд гоё community үүсгэх төлөвлөгөөтэй байгаа. Манайхан гоё Discord сервертэй ороод ирээрэй. Community-тэй нэгдээд За сайхан TP авлаа. За ерөнхийдөө таамаглаж ирснээр эхний 2 цагийн лаанда багтаад 4600 бол үрчлээ. За ерөнхийдөө 3 дахь цагаа ч гэсэн ерөнхийдөө улаан байхаар нь гэдэг таамаг өссөн байлаа. За энэ 3 дахь цаг бол улаанаараа дуусна. За баяртай.